За Eden network дээр юу болоод байгаа тухай та бүхэнд яг одоо апдейт хүргэе. За Eden network дээр юу болоод байгаа вэ гэхээр яг одоогоор Eden coin-ийн үнэ нь бүр навс унтсан байна. Тэгээ ардаас 3 тэг 1 байсан бол одоо тэгээ ардаас 5 тэг 3 болцсон байна. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. За тэгээд өнөөдөр би Eden network дээр өөртөөс Eden coin-о MetaMask руу амжилттай татсан. 8 сая Eden coin-ыг MetaMask руу амжилттай татаад өнөөдөр 5 сая Eden coin-ыг 24 Америк доллар руу swap хийсэн MetaMask дээр. Тэгэхээр одоогийн байдлаар Eden coin-о MetaMask руу татаж болж байна. MetaMask дээр Eden coin-ыг USDT руу swap хийж болж байна. Тэгтээ USDT Eden network-ийн аккаунтнаас татаж болохоо болцсон байлээ. Би дөнгөж сая 35 USDT-ийг Eden network-ийн аккаунтнаас таталт хийсэн. Одоо хүртэл ороогүй. Ерөнхийдөө нэгээс 2 цаг одоо хүлээгдэж байна. Ороогүй байна. За тэгээ одоо ерөнхийдөө бүх зүйл энэ Eden network-ийн бооцоос нь хамаарна. Миний ойлгож байгаагаар одоо энэ чинь бол Eden network-ийн бооцоосын цахим төрөвчний хуулга нь бол энэ чинь харагдаж байна. BSC scan гэдэг вебсайтн дээр ерөнхийдөө бол BNB network-ийн бүх одоо цахим төрөвчнүүдийн хуулгуудыг бол та бүхэн чинээс харж болдог. За тэгээ одоо юу болоод байгаа вэ гэхээр энэ чинь 31 цагийн өмнө Eden network-ийн босс нь liquidity pool-ээр хоослоод дотор нь байсан бүх мөнгөө татаж авсан харагдаж байна. 24 цагийн өмнө гүйлгээ хийсэн байна. 1.1 BNB-ийн гүйлгээ хийсэн харагдаж байна. За 24 цагийн өмнө бас нэг гүйлгээ хийсэн байна. Миний бодлоор Eden coin-ыг шилжүүлсэн болов гэж харагдаж байна. За тэгээ одоогоор ерөнхийдөө бол бүх зүйл нь Eden network-ийн босс-оос шалтгаалan харамсалтай. Хэрвээ энэ Eden network-ийн босс нь хүсэх юм бол liquidity pool руугаа буцааж мөнгө хийгээд Eden coin-оо сэргээж болно. Эсвэл над хэд таамагуд байна. Ямар таамагуд гэхээр нэгдүгээрт энэ Eden network-ийн босс нь шинээр liquidity pool үүсгэж магадгүй. Яагаад гэвэл аль хэдийн ингээд баллаад хийсэн liquidity pool руу дахиж мөнгө оруулаад сэргээх чинь хэцүү байхгүй. Тэгэхээр магадгүй өөр ослол дээр одоо Solana Eden coin ч юм уу тиймэрхүү ослол дээр өөр liquidity pool үүсгэж магадгүй ирээдүйд баг Eden network-ийн liquidity pool-ийг сэргээхээс илүү өндөр магадaltaй байна. Өөр liquidity pool үүсгэнэ гэдэг нь баг илүү өндөр магадaltaй байна. Эсвэл буцаад Eden network-ийнхаа бот дотор Eden coin-оо USDT рүү хөрвүүлдэг болчих магадгүй. Эсвэл энэ Eden network-ийн босс нь бүр тэр чигтээ адгуулчих магадгүй харамсалтай. За ийм таамагуд бол миний тодор дотор байна. За тэгээд одоо хүмүүс Eden network дээр одоо олборлолт хийжээс одоо хүмүүс надаас багтай эрсдэлгүй мөнгө бол гарга байна уу? Хурдан хугацаанд багтай эрсдэлгүй мөнгө бол гарга байна уу гэж асуусан. За тэгээд тийм арга юу гэж болох вэ гэхээр та нар янз бүрийн үн төлбөргүй Pause ATI network-ийн тиймэрхүү ботнууд дээр мөнгө олж болно. Тэгвэл одоо ATI network бол тийм их мөнгө олох боломжгүй болсон байна. Миний бодлоор. Тэгээ Pause-ыг бол та бүхэн мэднэ. Хэдэн сар Pause дээр даалгавар биелүүлээд ирэхэд бол хүмүүс нэг дунджаар нэг 15-аас 30 Америк доллар авсан байна. Тэгвэл би та нарт тэр Pause network, ATI network ерөнхийдөө ямар ч одоо крипто үн төлбөргүй крипто өгдөг тэр airdrop-удаас ч 100 дахин ашигтай нэг мөнгө олох аргыг зааж өгье. Тэр нь яг юу вэ гэхээр ердөөсөө хүмүүсийн мэддэг popular тоглоомнуудын айтмуудыг, аккаунтуудыг та нар жинхэнэ мөнгөөр зарж болно.
Ерөнхийдөө энэ аргаар мөнгө олно гэдэг нь та нар ерөнхийдөө өөрийнхөө цаг хугацааг өнгөөр зарж гинэ гэсэн үг. Байж болох миний мэдж байгаагаар байж болох ганцхан эстэл нь одоо Dota 2, World of Warcraft эдгээр тоглоомнууд дээр чинь аккаунта мөнгөөр зарах, өөртөө тоглоомынхоо голтыг мөнгөөр зарах нь тоглоомынхоо дүрмэнд бол хориотой байдаг. Тэгэхээр мөнгөөр одоо тоглоомынхоо айтемуудыг зарж гинэ гэд админда баригдах юм бол тоглоомынхоо аккаунтыг бандуудах эрсдэлтэй баг. Тэрэн дээр бол нэг жинхэнэ мөнгөний эрсдэл байхгүй баг миний бодлоор. Тэгээд энэ Player Action House гэдэг нь вебсайт бол олон жил би энэ вебсайтн дээр мөнгө олж байгаа. Энэ вебсайт бол ерөнхийдөө нэг ч удаа асуудал гарч байгаагүй. Энэ вебсайт яадаг вэ гэхээр одоо тоглоомынхаа айтмыг зарах сонирхолтой хүнийг худалдаж авах сонирхолтой хүнтэй холбож өгөөд хооронд нь гүр болж өгдөг юм вебсайт байхгүй. Одоо жишээ нь энэ Guild Wars 2 гэдэг тоглоомны голтыг 500 голтыг 30 Америк доллараар зарж байна. За би энэ хүнээс 30 Америк доллараар энэ тоглоомны 500 голтыг худалдаж авахар боллоо гэж бодоход эхлээд би 30 Америк доллараар энэ Guild Wars энэ Player Action House гэдэг нь вебсайтны дундын данс руу шилжүүлнэ. За тэгэнгүүт энэ Apple Gold гэдэг нь болохоор миний тоглоомны аккаунт руу нөгөө 500 голдоо шилжүүлнэ. Тэгээ би зөвхөн худалдаж авсан зүйлээ хүлээж авсны дараагаар энэ хүн миний мөнгийг авдаг байхгүй. Энүүгээр айгүй эрсдэлгүй баталгаатай гэж боддог. Нэгэсэндээ хэрвээ би энэ хүнээс худалдаж авсан юм авахгүй бол энэ хүн гэсэн миний мөнгийг авахгүй гэсэн. Ойлгосноо. За тэгээд энэ Player Action House гэдэг энэ вебсайтн дээр бол маш олон тоглоомнууд байгаа. Dota 2, CS:GO, World of Warcraft, Dota 2 тийм юу бах. Миний бодлоор Dota 2-ийн аккаунт дээр зарах чи айгүй өрсөлдөөнтэй. Гэтэ ерөөдөө миний судалгаагаар Player Action House дээр яг одоогийн байдлаар мөнгө олж болох номер 1 тоглоом бол Guild Wars 2 гэдэг тоглоом байгаа. За Guild Wars 2 гэдэг тоглоом дээр 500 голд олж чадах юм бол 30 Америк доллараар зарна. За тоглоомынхоо дууг нэг жоохон босчихъя. 500 голд олж чадах юм бол 30 Америк доллар аавна. Одоогийн байдлаар би зөвхөн тоглоомоо эхлүүлээд явж байна. Тэгээд дөнгөж одоо тоглоомоо эхлүүлээд ерөөдөө одоогийн байдлаар 1 голд 96 силвертэй явж байгаа юм байна. 100 бронз, 1 силвер, 100 силвер, 1 голдтой тэмцсэн. Тэгээ энэ тоглоом дээр ерөнхийдөө яаж мөнгө олдог вэ гэхээр одоо энэ бол ертөнцөө метаверс багтай. Cyber ертөнц. Одоо чи өөр тоглогч явж байна. Нэг сервер дотор ерөнхийдөө маш олон тоглогчид хоорондоо холбогдоод янз бүрийн босс авлаад янз бүрийн сэлэм мэлэмтэй хувь дуудангууд тиймэрхүү юм хийгээд хоорондоо зараад мөнгө олоод ингэ тоглолтууд тоглохгүй. За энэ тоглоом дээр ерөнхийдөө бол мөнгө олохын тулд чи мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Маш олон гой мэрэгчлүүд байдаг. Одоо Taylor-ийн Blacksmith, Armorsmith, миний ерөнхийдөө сонгож авсан мэрэгчлэл бол Weaponsmith. Би юу гэдэг юм бэ гэхээр энэ тоглоом дотор зэвсэг гэдэг юм багхгүй. Одоо энэ ч бол миний тренер буюу миний багш харагдаж байна. Энэ бол NPC. Тэгээд ерөнхийдөө одоо би юу хийдэг болсон бэ гэхээр эхний өдөр ерөнхийдөө тоглоод би одоогоор бронз хүрэл одоо энийг монголоор юу гэж хэлэх юм. За ямар ч ч хүрэл бол хайдуулаад хүрэл тийм блок хийж чаддаг болсон байна. Хүрэл цүх хийж чаддаг болсон байна. Одоо ингээд ерөнхийдөө би энэ зэвсэг хийх материалуудаа энэ тоглоомны ертөнц дотроос олох байхгүй. Тэгээд энэ тоглоомны ертөнц дотроос одоо мангасан гасаалаад байгаль дээр байгаа тэр төмрийн орд мортыг нь ухаад тэгээд янз бүрийн металл, янз бүрийн үнцэн тэрнүүд цуглуулад дараа нээшээ үрж ирээд ийм гоё зэвсэг хийгээд тэгээд хийсэн зэвсэгнүүдээ ерөөдөө бол би
Энэ тоглоомны зах дээр нь зарчна. За хэрвээ би Weaponsmith-ийг бүр тултлан сайжруулад маш сайн зэвсэг гэдэг юм болж чадах юм бол өдөрт ирэхэд бол 500 голдыг олох бол айгүй амархан. Өдөөсөө тоглоомынхоо хар зах дээр нь өөрийнхөө хийсэн зэвсгээ 500 голдор ч юм уу 600 голдор ч юм уу зараал болоо. За энэ тоглоом үн төлбөргүй тоглоход бол үн төлбөргүй. Нэрхэдөө үн төлбөргүй тоглож байгаа хүмүүс нь тэгтээ хязгаарлагдмал энэ тоглоомны ертөнц нь асар том. Нэрхэдөө үн төлбөргүй тоглож байгаа хүмүүсүүд энэ тоглоомны ертөнцийн нэг 40-50% нь нэвтэрч 40-50% нь нэрхэдөө тоглож болно. Тэр үлдсэн 50% нь нэрхэдөө тоглохын тулд та нар expansion-уудыг нь худалдаж авах хэрэгтэй. Тэгтээ нэг тийм үнэтэй биш. Ерөнхийдөө $100 дотор энэ тоглоомны бүх expansion-уудыг худалдаж авчихна. За тэгээ expansion-уудыг худалдаж авах бол ерөнхийдөө энэ тоглоомоос орлогч нь бол өөр ихсэн. Яг одоогийн байдлаар би энэ тоглоомны Capital хот дотор нь байна. Science Arch гэдэг энэ бол ерөнхийдөө энэ тоглоомны Capital хот нь. Одоо монголоор ярих юм бол Улаанбаатар гэсэн үг байна. За энэ ногоон цэг нь болохоор одоо миний даалгаврыг илтгэж байгаа. Ерөнхийдөө ингээд даалгавраа биелүүлээд левлээ нэмээд тэгээд мэрэгчлээ сайжруулад янз бүрийн зэвсэг хийгээд тэр зэвсгийг голдоор зараад тэгэнгүүтээ дараа нь тэр зэвсэг зарж олсон голдоо нөгөө player actions гэдэг вебсайтн дээр Америк доллараар зараад тэгээ банк руугаа яаж мөнгө татах вэ гэхээр viral Swift bank transaction гэдэг байдаг. Банкнаас авчид асуугаарай. Swift мөнгө гүйлгээж юу гэдэг. Тэр Swift мөнгө гүйлгээгээр нь та нар Монгол банкныхаа данс руу мөнгө татаад авчих. За тэгээ энэ тоглоомны тухай өөр part 2 гаргахыг хүсчихвэл та нар коммент хэсгээр бичээрэй. Тэгээд ер нь Монголд амьдарч байгаа хүмүүсийн хувьд PayPal хаалттай. Тэгэхээр ихэнх одоо амархан мөнгө болдог аргууд гэхээр ерөнхийдөө бичлэг үзээд мөнгө болдог арга байна, реклам үзээд мөнгө болдог арга байна. Тэгээ судалгааны ажил бүглүүд мөнгө болдог арга байна. Тэдгээр аргууд нь ихэвчлэн PayPal-аар төлбөр тооцоо хийдэг. Тэгэхээр монголчууд боломжгүй болж таарч байгаа. За тэгээ ихэнх тийм судалгааны ажил бүгэлдээ реклам үзэж мөнгө болдог тийм шогийн аргууд нь ерөнхийдөө асар бага хэмжээний мөнгө болдог. Өдөртөө та нар бараг 24 цаг хичээгээд 24 цаг янз бүрийн бичлэг үзээд реклам үзээд үсрээд миний бодлоор нэг 5-6 Америк доллар болох байх. Тэгвэл энэ тоглоом дээр яах вэ? Энэ тоглоом дээр зах зээл нь удаашлуудын үүссэн байна. Тоглогчид бол ерөнхийдөө тоглоомынхоо прогрессыг сайжруулахын тулд ерөнхийдөө бол цаг зарцуулахын оронд player actions house дээрээс хүмүүсээс гол тутаж аваад ингээд тоглоомынхоо прогрессыг сайжруулдаг тоглогчид бол зөндөө байна. Тэгэхээр энэ 100% зах зээл нь үүссэн, 100% мөнгө болох боломжтой, 100% өдрийн 100-200 доллар олох бүрэн боломжтой. Баггүй. Яагаад гэвэл худалдаа өгч нь байна. Энэ тоглоомны тоглогчид бол хэдэн сая тоглогчд байна. За ерөнхийдөө та бүхэнд миний яг юу ярих гэдэг ойлгосон байх. Тэгэд энэ тоглоомыг тоглож сурах бол маш амархан. YouTube дээр угаасаа бэлэн бичлэгнүүд байгаа. Энэ тоглоомны тухай та нар YouTube-ээс зүгээр хайгаад олчих болно. Guild Wars 2 туториал гэж хайчих болно. Тэгэнгүүт энэ тоглоомны туториалууд энэ тоглоомыг яаж тоглодгийг, энэ тоглоом дээр яаж голд олдгийг тэр тухай ерөнхийдөө бол мэдэх ёстой. Бүх юмнууд чинь YouTube дээр байгаа. Тэгээд нэг юмыг анхааруулъя. Хизээч өөрийгөө голд жинхэнэ мөнгөөр голд зарж мардаг гэж одоо хүнд бол яриад хэрэггүй. Яагаад гэвэл хэн нэгэн чамайг админ лун матах юм бол аккаунтыг чи бандуулж эрсдэлтэй. За тэгээд Eden Network дээр ямар нэг үйл явдал болох юм бол
цаг тухайд нь би та нарт мэдээлэл хүргэнэ. Дараачихаа дугаараар уулзъя. Peace.